Үндэсний аудитын газарт өгч шалгуулсан гомдлын дагуу 28 тэрбумын зөрчил илэрсэн. Энэ байгууллага өөрөө 72 оронтойтой гэж түрүүн хэлсэн. Өнөөдрийн байдлаар 28 оронтойтой ажиллаж байна. Яг гэвэл эдгээр чинь 72 гэж гаргуулад одоо гэрлээ би жишээ нь үндсэн ажиллаа хийн. Өөр нэг мэрэгжилтэнгүй албан тушаалыг давхар хашаад цалин авдаг. Жудогийн кимоно түрээс нэг хүүхэд дээр 200 мянган төгрөгөөр түрээсэлсэн. Нэг бүрийн үн цагаан 110 мянга, цэнхэр нь 140 мянга гэд байж байгаа. Гэтэл энэ хүмүүс 200 мянган төгрөгөөр түрээссэн гэдгээр оруулсан. За ингээд 19 сая 800 мянган төгрөгийн гэрээ угаасаа худлаа. Хуулийн дагуу ийм байх ёстой гэж шүүмжилсэн. Албан агч нарыг эдгээр чинь бас халчдсан байна. Намайг орохоос өмнө энэ Баттулга 20 одоо томилогдсноос хойш 22 хүн ажлаас салсан юм байна. Миний бие мэгмарын гэрлээ Бийн тамир спортын улсын хорооны спортын хилтэст спортын тэмцээн наадмын тогтолцоо зохион байгуулалтын хэрэгжил хариуцсан мэргэжлэнгээр ажиллаж байсан. 2024 оны 1 сарын 24-нд томилогдсон. Улмаар энэ байгууллагад ажиллаж байхдаа энэ байгууллагын удирдлагууд энэ хүмүүс нь хууль бусны үйл ажиллагаа явуулдаг гэдгийг анзаарсан. Анзаарсан байхад надад одоо тушаал шийдвэрийг, гэрээ контрактыг хууль бусаар хийхийг удаадараа шаардсан. Тэр шаардлагыг би тухайн үед би биелүүлдэггүй байсан. Хуулийн дагуу хийнэ гэдгийг. Гэвтэл ерөнхийдөө энэ байгууллагад олон жил болсон юм нэг бөхшсөн нэг тийм бүлэглэл гэж хэлэхэд одоо хаашийн юм жижигхэн байгууллагад энэ байгууллага үндсэндээ 72 оронтойтой. Бидний 3 хүн алагдсан, дотроос шүглүүлсэн энэ хууль бусны үйл ажиллагаа явагдаад энэ гэдгийг илчилж. Гэвтэл бидний 3 хүнийг хууль бусаар халсан. Миний би шүүхийн 3 шатанд ялагдсан. Анган шатанда материал эднэр хуурамч одоо материал оруулсан. Шүүхээс ирүүл гэсэн материалыг удаадараа шаардсаны дагуу ирүүлээгүй. Ингэж явсараад миний шүүх хурал болсон. Шүүх хуралдаа би ялагдсан. Ялагдсан шалтгаан нь ерөнхийдөө энэ нотлогоо нь одоо гараад тэрнийг үндэслээд би цагдаагийн газар гомдлоо гаргаад өгсөн. Одоо хэрэг бүртгэлийн ажиллагаа нээгдчихсэн. Одоо хэрэг шалгадаа явж байгаа. За энэ хугацаанд би зүгээр байгаагүй энэ байгууллагын шилэн данстай өдөр тутам цаг тутамд орж одоо хэрэг материалуудыг танилцахад ихэнхэн хууль бус гэдгийг гэрчлээд нотлоод өөрөө ил гомдлоо гаргаж ойлгохтой тэмцэх газар болно. Үндэсний аудит, соёл спорт, аялал жуулчлал залуучдын яамд удаадараа гомдлууд гаргасан байдаг. Энийн үндсэн дээр 2025 оны 2 сарын 11-нд соёл спорт, аялал жуулчлал залуучдын яамнаас 59 хуудас материал одоо дүгнэлт гарсан байдаг. Дүгнэлт дээр юу гэж заасан бэ гэхээр 8 тэрбумын зөрчил илэрсэн, актууд тогтогдсон. Хууль ус одоо сахилгаан арга хэмжээ авагдахаар 13 алуу хаагч одоо нэрсээрээ ингэж гарсан байдаг. Яамны дүгнэлт гарч 13 хүн сахилгаан арга хэмжээ Баттулга алуун тушаал буурах сахилгаан арга хэмжээ ингэж авагдсан байдаг. За энэний үндсэн дээр энэ эдгээр хүмүүст арга хэмжээ тооцоочоод буцаагаад бэлэгт идэх хүн өөрөө цуцалдсан сахилгаан арга хэмжээг. Үндэсний аудитын газарт өгч шалгуулсан гомдлын дагуу 28 тэрбумын зөрчил илэрсэн. За тэрнээс гадна авилгатай тэмцэх газар удаадараа би гомдол өгч шалгуулсан. Өгсөн гомдлууд хэрэг бүртгэлээ ороод одоо мөрдөн шалгадаа явж байгаа гэдэг мэдээлэлтэй утасны мессежтэй л байна. Тэндээс ямар нэгэн албан бичиг ирээгүй өнөөдрийн байдлаар ирдгүй юм байна. Энэ их бичиг баримтууд гарчаад байхад энэ хүмүүс яагаад өнөөдөр хүртэл ямар нэгэн арга хэмжээ тооцохгүй өнөөдөр хүртэл энэ хүмүүс санал судалтайгаа зууралдаад ингэ байгаад идэм болоо. Спортын салбарыг бол үндсэндээ ингээд уналтын байдалд оруулсан. Спортын байгууллагын чиг үүргийг одоо Монгол улсад хэрэгжүүлдэг томоохон одоо байгууллага. Энэ байгууллага өөрөө 72 оронтойтой гэж түрүүн хэлсэн. Өнөөдрийн байдлаар 28 оронтойтой ажиллаж байна. Яг гэвэл эдгээр чинь 72 гэж гаргуулад одоо гэрлээ би жишээ нь үндсэн ажиллаа хийн. Өөр нэг мэрэгжилтэнгүй албан тушаалыг давхар хашаад цалин авдаг. Ийм бас нэг хууль бус ажиллагаа харагдаад байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл ингээд бүтцээ баталж чаддаггүй. Оны төгсгөл дээр 12 сарын 2-наас 8-ны хооронд
Гурошхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаар төсөв одоо батлагдсан байдаг. Энэ төсвийг миний бие ээлжийн амралтаа байх хугацаанд миний ажлыг оруулж исэн одоо хилцээний мэрэгчлэнгүүд төсөв зохиогоод батлуулаад гэрээ хийцэн байдаг. Гэтэл энэ төсөв бол маш хангалтгүй гарсан байдаг. Нэг жишээ дурдахад төсвийг батлахдаа тэмцээн наадам нь ердөө 2 өдөр зохион байгуулагдсан. Гурошхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. 2 өдөр зохион байгуулагдахад 8 өдөр зарим газраа, зарим өдөр 10 өдөр зохион байгуулагдахаар. За хамгийн ойрхон жишээ би өөрөө жудогийн спортын тамирчин хүн, шүүгч хүн. Гэтэл Гурошхийн холбоо өөрөө хүний нөөцийн дутагдaltaй чадвартай боловсон хүчин байдгүй. Зөвхөн гэр бүлийн аав хүүхдүүдтэйгээ ажилдаг. Гадны одоо хуулийн мэрэгчлэлтэн ч юм уу, спортын мэрэгчлэлтэн ч юм уу, менежер ч юм уу тийм шаардлага хангасан боловсон хүчин байдаггүй юм спортын холбоод. Гэтэл энэ спортын холбоод 350 сая төгрөгийг төсөөлөөд тушаалаараа батлаад гэрээ хийхдээ 310 сая төгрөгийг олгосон байдаг. Гэтэл тушаал дээр гэрээн дээр юу гэж заасан байдаг вэ гэхээр жудо өхийн олон улсын шүүгч, Монгол шүүгч 30 ажилнаа гэд өдрийн 100 мянгаар төсөөлөөд 10 өдөр зохион байгуулагдахаар төсөв гаргасан байдаг. Нэг жишээ. Хоёр дахь жишээ. Тэмцээн наадамд ажиллах эмч эмнэлгийн баг ажилнаа гэд төсөв тодорхой хэмжээний төсөв гаргасан байдаг. За энэ төсөв дээр тухайн өдөр би хяналтаа тавьж 2 өдөр дараалал нөхөн өргөнд дэмжсэн, хяналтаа тавьсан. Гэтэл шаардлага хангасан юм байхгүй. 310 сая төгрөгөөс миний харж байгаагаар миний тооцоол гаргаснаар 100 сая төгрөгч энд зарцуулаагүй гэдэг юм би баримтыг нотлого баримттай цуглуулж айлгатай тэмцэх газар тухайн үед өгсөн. Одоо хяналт шалгалтын ажиллагаа үргэлжлээ явж байгаа. Гэтэл зарим нэг одоо мэрэгчлэлтэнгүүд энэ хуулиа зөрчөөд хин нэгэн тамирчид болзол хангаагүй тамирчид спортын холбоодод давуу байдал олгоод ингээд мөнгө завшуулаад байна гэдэг нь одоо би ерөөсө бичих харимт дээр тулгуурлахгүйгээр ярихгүй байгаа. Миний энд гарт олгогдож байгаа энэ 18 материал одоо бичих цаас байна, хариу ирсэн байна. Энэ дээр бүгд дээр нь тодорхой заагаад өгсөн байгаа. Аль спортын холбоодод яагаад хууль зөрчиж юу? Хэдэн төгрөг санхүүжлэх хэвээр байтал хэдийг олгочих юу? Хэдэн хаашаа орчих юу? Ханган шатны материал нь яагаад бүрдэгтэйгүй гэдэг бүх материалууд миний гар дээр ингээд ирсэн байгаа учраас би энэтэй уялдуулж би энэ мэдээллийг та нарт өгöd байгаамаа. 2024 оны 8 дугаар сарын 5-наас 11-ний хооронд олон улсын хүүхдийн 10 дугаар наадам гэж болсон. Олон улсын хүүхдийн наадам маань спортын 6 төрөл дээр спортын тоног төхөөрөмжийн төрөөс гээд 19 сая 800 мянган төгрөгийн төрөөсийн гэрээ хийсэн байсан. За энэ гэрээ тийм төрөөсийн гэрээ хийх төсөв би тушаал дээр оруулаагүй учраас энэ юу байдаг вэ гэдэг ингээ харсан чинь 6 спортын төрөл дээр хөнгө атлетик, байт харва, ширээний теннис, бокс, чөлөөт, жудо гэсэн энэ 6 төрөл дээр тоног төхөөрөмж гэдэг. Гэтэл хувцас хэрэглэл материал түрээслснээр бичсэн байгаа байхгүй юу? Монголын 1 номерын өсвөрийн тамирчид бол ягаад ч хүний хэрэгжилжсэн тийм хуучин хөлстэй тийм хувцас хэрэглэл ер нь хэрэглэхгүй. Гэтэл одоо нийгэмд чинь энэ спортын Монголын 1 номерын тамирчид дээр түрээсийн хувцас хэрэглэснээр жишээ ярих юм бол би өөрөө жудогийн хүн. Жудогийн кимоно түрээс нэг хүүхэд дээр 200 мянган төгрөгөөр түрээслсэн. 32 тамирчин 200 мянгаар. Чөлөөтийн тамирчин 28 хүүхэд 150 мянгаар. Боксing бэйли түрээс, ширээний аркет цохиур түрээс, байт харвааны сум түрээс, хөнгө атлетикийн цаг түрээс гэд. Бүгдэрийн түрээс. Түрээс гэдэг нь яагаад түрээс гэд оруулж байгаа бид нар. Худалдаж аваад яагаад болохгүйс. Худалдаж авах юм бол энэ байгууллагт 32 кимон үлдэнэ. 28 чөлөөтийн тэрко борцоо хүлдэнэ. Боксing бэлээ тодорхой хэмжээгээр үлдэнэ. Ширээний теннисний цохиур үлдэнэ, тийм ээ? Гэх мэтчлэнгээр материаллык хэрэглэл энд үлдэх учраас үлдэх юм байхгүй. Бүгдэрийн үлдэх хөнгөөр бүх мөнгийг 19 сая 800 мянгаыг энэ хүмүүс завшихын тулд түрээс гэдгээр оруулчихжээ. Түрээсийн нэг ч хувцас хэрэгэл байгаагүй гэдгийг би өөрөө тэр спортын төрлүүдийг тэр тэмцээн наадмыг хариуцж исэн хүний хувьд би нэг хэлээд байгаа. Гэтэл
спортын ордны нэг давхарт спортын хувцас хэрэглэл зардаг дэлгүүр байдаг. Бусад газруудаар салбарууд байдаг. Тэр газруудаар очиод харахад нэг жудогийн өсвөрийн тамирчдад таардаг цагаан кимоно, хөх өнгийн кимоно эдгээр чинь нэг бүрийн үн цагаан 110 мянга, цэнхэр нь 140 мянга гэд байж байгаа. Гэвтэл энэ хүмүүс 200 мянган төгрөгөөр түрээссэн гэдгээр оруулсан. За ингээд 19 сая 800 мянган төгрөгийн гэрээ угаасаа худлаа. За дараачийн баримт гэх юм бол тухайн үед катеринг хоолны үйлчилгээ гэдэг маягаар Royal House гэдэг компанитай 19 сая 400 мянган төгрөгийн гэрээ хийсэн байдаг. Тэр нь яадгүй гэхээр олон улсын хүүхдийн наадмын үеэр бид нар чинь найрамдчлалан дээр бүх тамирчид тэнд байрлаад хооллоод ундлаад ингээд тэмцээн наадамд оролцож ирсэн. Гаднаас нэг тийм катеринг үйлчилгээ бид нэр аваагүй. Би өөрөө хариуцж штабыг хариуцж ахалж гарсны хүний хувьд нэг мөр баттай хэлж. Гэтэл гих мэтчлэнгийн энэ хүнийг мэдхгүйг далимдуулаад ийм одоо хууль юм хийдэм байх энэ хүмүүс. Энийг бас минь би ойлгохтой тэмцэх газар өгсөн байдаг. Дээдчдний байгууллагуудад өгсөн байдаг. Шалгалтын ажиллагаа угаасаа үргэлжилж байгаа гэдэг мэдээлэлтэй байна. Энэ байгууллагад ороод энэ хууль бус үйл ажиллагаанд нь гар бие оролцохгүй бол ерөөсөө хүн мэрэгжилт нь тийм ээ тэнд албан хаагч ерөөсөө харагдахгүй. Тэр хүмүүсийн аль нэг дайралтанд дүртэн хил амаар дурамжлах юм уу? Альсвал ажил юугаар дарамтлах ч юм уу? Тийм ээ. Миний би одоо эрх нэгтгэс ахуулаад дахиад гомдлуудаа шинэ мөрнөөс дахиад энэ нотлох баримтуудаа бүх байгууллагад өгч болох бүх байгууллага бүх албан тушаалтнуудад өгөхөөр одоо ерөнхийдөө бэлдээд байна. Өгөхөөс өөр аргагүй юм. Яг гэвэл арга хэмжээ тооц гээд удаа дараа энэ бичиг баримтууд ирчээд байхад тооцдгүй. Энэ хүмүүс байж л зэдэг. Энэ хүмүүс цэгцрэхгүй бол энэ хууль бус ажиллагаа, энэ хулгай, энэ бүлэглэл, энэ дарангуулал байсаар л байна энэ байгууллага. Дугуй агаагүй ийм байх ёстой, хуулийн дагуу ийм байх ёстой гэж шүүмжилсэн албан хаагч нарыг эдгээр чинь бас л халчдсан байна. Намайг орохоос өмнө энэ биеийн тамир спортын улсын орооны даргын үүргийг төр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ноо Баттулга, одоо захиргаа удирдлагын газрын дарга Баттулга 20 одоо томилогдсноос хойш 22 хүн ажлаас салсан юм байна. Одоо 22 хамгийн сүүлийн хүн нь би. Ийм л жишээтэй. Тэр 22 хүн яасан байх нь? Над шиг үгээгэлсэн байх нь. За энэ байгууллагыг өдөө зэрэг одоо ийм уналтын байдалд ороод ийм их санхүүгийн одоо 28 тэрбум гэдэг чинь зөвхөн 24 оны эхний хагасчдын байдлаар шүү дээ. Тэрнээс хойш одоо дахиад жил гар нь олчлоо шүү. Энэ хугацаанд хэд болж нэмэгдсэнийг таашгүй. Тэгэхээр энэ байгууллагын дотоод хяналтыг тавих чиг үүргэхэд дотоод хяналт шалгалтын дарга өөрөө бас юм хэлж чаддаг. За хуулийн ахлах мэргэжилтэн гэж байгаа номин. За гэтэл номин бүх гэрээ, тушаал, албан бичгүүд төр хяналтаа тавьдаг. Гэрээ тушаалуудын дугаар болгодог. Энэ хүн хуулийн дагуу явж гин үгүй юу гэдгийг тэр хүн харж хянах ёстой. Гэтэл тэр одоо хуулийн дагуу хяналтаа тавьж чадаагүй. Мэргэжилтэн гэрлээдэр дарамт ирдэгтэй адилхан тамирчин гэрлээдэр бас дарамт ирсэн учраас тэд нар яриад шүү дээ. Алагчилж үзсээ тийм нөгөө тамирчин даваа байдал болгосон учраас тэр тамирчин ярьж байгаа гэж үзэж байна. Мэргэжилтэн хийж байх хугацаанд дарамт шахалт их ирдэг л байсан. Удаадаараа ирдэг байсан. Ажлын цаг дууссаны дараа байгууллагын агентлагийн даргын өрөөнд ор гэдэг албан шаардлага жирнэ. Зам тагл зогсоод орохыг шаардна. Үгүй юм байж болохгүй шүү дээ. Төрийн захиргааны төрийн алба хаагч шүү дээ. Төрийн алба хаагчаас гадна хилцээний дарга эмэгтэй хүн шүү дээ. Ийм л ёс зүйгүй жишээ. За хамгийн сүүлийн жишээ одоо өдөр тутам шахуу одоо 7 нэгт 2 удаа ирж гэн гэдэг. Ирээд энэ асуудлуудаа шийдвэрлэх гээл ингээд ирдэг. Жишээ нь тэр дотоод хяналтын дарга ирээд уулзаач гэж байна. Ирэхэд агентлагийн дарга бэлэгтийн туслах Даштава гэдэг хүн одоо архи уучсан ажлын байран дээр сууж байгаа жишээтэй. Ийм ёс зүйгүй хүмүүс байгаа цагт энэ салбар цэвэршгүй. Энэ салбар зөв чиг хандлагатай болохгүй. Орж ирж байгаа хүмүүсийг өөрснөө уусгаж авна, уусгаагүй нэг ингээд явуулдаг. Өнөөдрийн байдлаар би хүн нөөцтэй орж уулзч би материал юмнуудаа авахд маш их зөрчил харагдсан гэнэ. Дарамтлагддаг юм байна. Ерөөсөө ажлаа хийлгдэггүй. Шудраг ажиллахаар ороод ирсэн хүмүүсийг энэ хүмүүс чинь ингээд бүлэглээд ингээд дайралт хийгээд няцаагаад бүр
ажиллаа хийх ямар ч урам зориггүй болгоод ингээд явуулчихдгийн тод жишээ юм